одоо манай байгуул бол одоо хорих байгууллага биш юм шүү. Энэ бол одоо сургалт хүмүүжлийн тусгай юм байгууллага. Чоочтой одоо түлхүүрэн гээцэн чоочтой авдарш хүүхдүүд ирдэг. Хүн чинь ерэн асууж мэдлгүйгээр анзаарч харалгүйгээр хүн гэдэг чинь алддаг юм байна лээ. Том одоо юм цагтаа. Ер нь бол манай байгууллагад хүүхдүүд маань анх ирэхдээ ерөөдөө нөхцөл байдлын болон хувийн өөрийнх нь дотоод их төгшүүртэй, айдастай, өөрийн үнэлгээний төвшин их доогуур, өөртөө итгэл их султай муутай тийм хүүхдүүд ирдэг. Ер нь бол ингээд цаашлаад хүүхдүүдтэйгээ уулзаад сэтгэл зүйн сорилууд аваад ингээд үзэхлээр гэмт хэрэгт холбогдсон байх шалтгаан нөхцөл нь болоод ирэх юм бол арга гэрийн нөхцөл байдлаас ихэнх нь болсон байгаа. Одоо аав ээж нөгөө хитрхи их хайранд умаа төссөн. Ерөөсөө бэлэн юм дээр ингээд хөргөөгөө төссөн хүүхдүүд бол бас халтраад ороод ирэх магадлал бас мэрсэр байдаг. Ерөнхийдөө 60% нь өөрийн яг төрсэн эцэг эхтэйгээ биш те бүрэн бүтэн хайр халамжаар дүүрэн тийм сайхан гэр бүл төсөж өндөөгөөгүй одоо дандаа л нэг салсан ээж аавтай хойд эцэг эхтэй тийм хүүхдүүд байдаг. Маш юм хаагдмал одоо хайрын үлсвэлэнд автчихсан дотгошоогоо тэгээд зүрхэнд нь одоо харуусал хурсан, нүдэнд нь одоо гуниг хурсан, өөртөө итгэх ямар ч итгэлгүй тийм хүүхдүүд ирдэг. Одоо манай байгуул бол одоо хорих байгууллага биш юм шүү. Энэ бол одоо сургалт хүмүүжлийн тусгай юм байгууллага. Энд одоо чи энэ боломж бололцоо ашиглаж болох, өөрийгөө хөгжүүлж болох арга юу байна? Тэр болгоныг сурах тал руугаа өөрийгөө сайн хичээгээрэй. Гэт энэ байдлаар сэтгэл зүйн үйлчилгээг олон удаа үзүүлсний үр дүнд хүүхдүүд маань өөрсдөө нээж эхэлдэг. Би зургийн хичээлдээ явах дуртай. Яагаад гэвэл би зургийн хичээлээр өөрийгөө хүнд хэл амаараа ойлгуулж чадахгүй зүйлийг би зургаар илэрхийлж үзүүлж чаддаг. Өөрийнхөө сэтгэлээр өрн зураг зурхыг иргэнхийг хичээдэг. Сэтгэл зүрхнээс Өмнө ерөөсөө сурахад жоохон тийм хэцүү байдгүйсэн. Тэгээ одоо энд орж сайн сурах сонирхолтоос Монгол бичгийн хичээлд амар сонирхолтой. Би зүгээр л найзтай л байх гэж, найзтай мундаг гэдгээ батлах гэж бит хоёр дээрэм хийсэн гэсэн. найз нөхдөөл буруу сонгосноос болсон гэж боддог. Тэр үед би яг зөв гэж бодож исэн боловч тэрийг мань буруу шүү гэд хажуунаас хэлж өгснийг би өөрөө анзаараагүй, өөрөө тоогоогүй учраас би алдсан. За тэгээ манай байгууллагын зүгээс бол одоо сэтгэл зүйн хөтөлбөрт үйлчлэгээнүүд тэгээ төрийн бас байгууллага болон төрийн байгууллагуудтай одоо дүүрэг хороодын нийгмийн ажилтны сэтгэл зүйч нартай ингээд эргэх холбоотой үргэлжлүүлж ингээд эргэх холбоотой маягаар л ингэж ажиллаж байгаа. Хүүхдүүд одоо засран мэдээж одоо алддаггүй хүн гэж байхгүй. Тэгээд алдаад нэгэнд алдаад ороод ирсэн ч гэсэн тэр алдаагаа ухамсарлаж чадаад бие хүн болоод төлөвшөөд нийгэмдээ одоо хэрэгтэй хүн болж гарах нь бидний эрхэм зорилго байхгүй. Ингээд эцэг их гэр бүлийнхаа яг хэлж байгаа үгийг бол тэр үед нь би бодож байгаагүй. Хэр би бодож байгаагүй. Гэхдээ яг сүулт нь бодоход яг л надад л зориулж хийж яг өөртөндөө биш миний ирээдүйн амьдралд миний өмнө санаа зовж надад хэлсэн үг нь би тэр үед ойлгоогүйсэн. Сайн уу ээжээ? Таны минь би сайн уу? Би энд сайн байгаа. Ээжээ, та хүүгээ уучлаарай. Хүн таныхаа үгэнд орж ухаантай байгаагүйдээ маш их харамсаж байна. Энд ирээд олон зүйл бодож бас ухаарлаа. Гэртээ хараад таныгаа ахиж хизээч зовоохгүй. Үгэнд чинь дандаа орж байна. Дүүнэр маань сайн биз дээ? Та минь бие бодож байгаарай. Хүн танд хайртай шүү ээжээ. Нөгөө ярилцлагынхаа өмнө хэлсэн шүү дээ. Яг түлхүүрийн дээдсэн цоочтой авдар шиг хүүхдүүд ирдэг. Гэтэл тэр одоо сэтгэлийн нандин утсыг хөндөөд тэгээд тэр тухайн хүүхдэд таарсан түлхүүрийг болоод онгойлгож нээж бодвол засрахгүй хүүхд гэж байхгүй. Манай гэр бүлийнх нь хамгийн анх энд орж ирэхэд бол маш их уран нугарж маш ихээр уйлж
намайг миний дүү яагаад ийм хийж өвдөө гэж тэр үед хүртэл намайг тэрэн уулж ирсэн. Тэр хүртэл би өөрөө тэр олон нулимсуудыг гаргахтаа бүхэл зүйлийг ухаарч бүхэл зүйлийг олсон. Энэ бол хамгийн гол нь хүнд үг хэлж үйлдэл хийхээс өмнө сайн бодох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Манай нөгөө Монголын нэг ёс заншил гэдэг те хүүхдээ энэ хүүхд ерөөсө хатуу диктатураар л үсэхгүй бол болохгүй. Заавал одоо юу гэдгийг их бага хэмжээний нэг задуур байх гээд ингээд юу байдаг. Нэг босоо тогтолцоонд байлгах гэдэг. Би чиний аав, би чиний ээж, ах, их чим чинь одоо чи миний өгөнд хөтөлбөргөө, зайлбаргүйгээр орох ёстой гэдэг маягаар ингээд хүүхдийг хүмүүжүүлэх нь бас буруу юм аа. Тэгэхээр хүүхэд маш хатуу хүн болж өсөж байна. Өөр хүүхдүүдтэй их дотн сайхан ярилцдаг баймаар байна. Тэгээд ялангуяа ер нь бол одоо хүчрхийлүүлдээд ороод ирсэн хүүхдүүд ч байна. Тэгэхээр энэ миний жишээнүүдээс ингээ харахаар бэлгийн боловсролын талаар ч гэсэндээ дотн найз нөхдийн хэмжээнд ярилцдаг байх, зөвлөдөг байх, болохгүйг нь хэлдэг байх ийм шаардлагууд ер нь бол гарч ирж байна. Ингээд одоо сүүлийн 3 жилийн байдлаар бол бид нэр одоо 10 хүүхдийг бүрэн бус дунд боловсролыг бүрэн дүүрэн амжилттай төгсгөөд гэрчлэгээ олгосон байна. 8 хүүхдийг бүрэн дунд боловсролын гэрчлэгээ олгож улмаар тэднийг одоо элслийн ерөнхий шалгалтанд оруулаад тэр хүүхдүүдээс 6 нь одоо улсын болон хувийн хвшлийн ихтэй сургуульд 50-100% тэтгэлэгтэй ингээд маш амжилттай сурж байгаа. Энэ хүүхдүүдийнхээ амжилтыг харахаар биднэрт тусна. Бидний ажлын үр өгөөж бас энд харагдаж байна да, гарч байна да гэд бас айгүй баярлалдаг. Одоо би бүгдийг олсон, бүгдийг хугарсан. Тийм болохоор би эндээс гараад дахиж хийж чадахгүй гэж байна. Би зөвхөн гэр бүлийнхаа төлөө, найз нөхдийнхөө төлөө, дүүнийхээ төлөө л одоо би амьдрал. Sana